Сайн уу Библи. Загалмайн Иесустэй хамт байсан хүмүүс. Марк 15 дугаар бүлэг 21-40-р эшлэл. Сайн мэдээний номнуудыг уншвал Иесусийн хажууд маш олон хүмүүс хамт байсныг бид мэдэж болно. Иесус үгийг дамжуулахад юм уу? Чөтгөрийг зайлуулахад, өвчтэй хүмүүсийг эдгээхэд, таван талах хоёр загасны гайхамшигын үедч олон хүмүүс Иесусийн хажууд хамт байсан. Иесус дагалдагч нарынхаа хамт Иерусалимд ороход үнэхээр олон хүмүүс угтаж авсан юм. Гэхдээ ердөө хэдхэн өдрийн дараа хүмүүс бүгдээрээ Иесусыг орхисон. Иесус ахлах тахилч нар болоод хуулийн багш нар ахлагч нарын явуулсан хүмүүст баригдан явах үед хажууд байсан хүмүүс төдийгүй дагалдагч нар хүртэл зугтацгаасан. Бүр Петр Иесусыг мэдэхгүй гэж хүртэл хэлдэг. Тэгэж Иесус олон хүмүүсийн нүүр буруултын дунд загалмайд цовдлогдох болсон. Иесуст аимшигтай хүнд цаг ирсэн. Гэхдээ Библиэд Иесусийн ийм хэцүү үеийг хуваалцаж хамт байсан хүмүүс байсан гэж хэлдэг. Иесус загалмайд цовдлогдохынхаа өмнө олон хүмүүст доромжлуулж ташуурдуулсан. Дээрээс нь 50 орчим килограмм хүнд жинтэй загалмайг үрж Голгота толгодыг зорин хэдэн зуун метр алхаж явах ёстой байсан. Иесус хэд алхахынхаа ч өмнө үнэхээр сулдаж унахаас өөр аргагүй байсан. Тэр үед цэргүүд өнгөрч явсан нэгэн эрэгтэйг дуудан хүчээр түүнд Иесусийн загалмайг үүрүүлдэг. Энэ эрэгтэй яах ч аргагүй Иесусийн загалмайг хамт үүрээд явдаг. Иесус дагалдагч нартаа намайг дагахыг хүсвэл загалмайгаа үүр гэж хэлсэн байдаг. Энэ хүн өөрийнхөө загалмайгч үүрэхэд хэцүү байгаа. Хүмүүс дундаас хэн ч хийж чадахгүй Иесусийн загалмайг үүрч дуугүйхэн алхсан. Анхандаа өөрийгөө хэний загалмайг үүрч байгаагаа ч мэдээгүй байх. Гайхалтай нь Библийг бичсэн анхан үеийн чуулганы хүмүүс Иесуст итгэж байсан бүх хүмүүс энэ хүн Африкийн өмнөд хэсгийн Күрэний гэх газраас ирсэн Симон байсан гэж хэлдэг. Загалмайг үүрч алхсан Иесус өргөст титмийг толгойдоо зүүж загалмайд цовдлогдсон. Олон хүмүүс Иесусыг доромжлон гүтгсэн. Иесусийн бие, Иесусийн сэтгэл үнэхээр их өвдөж хэцүү байсан. Харин Библиэд энэ үед Иесусийн хажууд түүнтэй хамт хүмүүс байсан гэж хэлдэг. Хэд хэдэн эмэгтэй хүмүүс байсан. Аимшигтай Ромын цэргүүдийн өмнө загалмайн шийтгэлийг авсан нэгний хажууд байна гэдэг аюулын өөдөөс сүрж байгаа хэрэг юм. Харин эднэр зовлон дундаас 7 удаа хэлсэн Иесусийн үгийг нэг нэгээр нь сонсож сэтгэлдээ үлдээсэн. Тэгээд Иесусийн сүүлчийн хугацаанд түүнийг харж Иесусыг нас барсны дараа оршуулгын ажлыг хүртэл хийж өгсөн. Хүүхдүүдээ хэн нэгэн гинтийн нөхцөл байдал донд мөн хэн нэгэн сэтгэлээ шингээж Иесусийн амссан гуниг болоод өвдөлтийн үед хамт байсан. Библиэд энэ хоёр дүр төрхийг бүгдийг Иесустэй хамт байсан онцгой ивэл гэж тэмдэглэсэн байдаг. Бид нар Иесусийн загалмайг өмнөөс нь үүрэх юм уу? Иесусийн загалмайд цовдлогдсон газар нь хамт байж чадахгүй. Гэхдээ лент өдрүүдийг өнгөрүүлэнгээ үг, магтаал ба залбирлаар Иесустэй хамт байвал ямар вэ? Иесусийн гуниг болоод зовлонгийн мөчүүдийг санаад хамт байвал энэ нь лент өдрүүд бидэнд ч бас онцгой ивэл ба нэгүүлслийн цаг болно гэдэгт итгэж байна.